Сайн бацхан уу. За та бүхэн ой модонд аялаад Монгол орноороо зугаалаад явж байхдаа маш олон төрлийн сонирхолтой шуудыг хардаг баах, сонсдог баах тий. Гэхдээ та ер нь манай Монгол орнд маань жишээ нь манай Улаанбаатарын иргэн тойронд байдаг энэ хаантын ууланд маань одоо хэдэн зүйлийн шоу байдгийг мэдвгүй. Бид нар өнөөдөр Ерөө голын эхэнд байдаг одоо суурин судалгааны станц дээр байна. Энд тэгэхэд одоо 2011 онд Мюлленберг гэдэг одоо герман судлаач бол 211 одоо шоу бол олж ажиглаж тогтоож байсан байна. Тэгвэл 2005 онд хэвлэгдсэн Хинтийн уулархаг мужийн шоу номонд нийт 322 зүйлийн шоуг бол ажиглаж тэмдэглэсэн байх нэ. За өнөөдөр бид нэ шоудын тухай үргэлжлүүлээ та бүхэнд шоу судлаачийн тухай ярилцлага хүргэх болно. Баярлалаа та бүхэнд. За өнөөдөр бид ярьсан хэдийг юм асууж байгаа. За энэ манай бүнцэд одоо динозаврын олон ясаа үзүүлэн байгаа шүү дээ. Тэгээд шоу яг динозаврын шууд өнөөдрийн хувьсаж үлдсэн үлдэгдэл мүү юм. Бас энэ Монголын энэ говьс олж байгаа нээлтүүд дээр энэ үлэг гөрүүлийн нээлтүүд дээр бол харьцангуй бас маш том нээлтүүд гарч байна. Тэрний нэг нь энэ шуудтай холбож байгаа тийм Arctrix гэдэг нөгөө шууны анхны тийм дардас байдаг шүү дээ. Тэрийг бол яг л ялгаа авахгүй тэр өөрөө ч хэлээд байгаа галаа юултын үед дээрх шууны одоо үүсэл хөгжилтэй бол холбож тайлбарладаг л та. Өнөөдөр бидний ярих чаас сэдв бол Монгол орны шууд тэрний хойно бол маш олон төрлийн шуудын үзүүлэн байж байна тий. Тэгэхээр та эхлээд ер нь Монгол орны шуудын тухай үзэгчдэд ингээд товч түүхэн замналаас нь товч хурангуулад ирж байна. Ерөнхийдөө цэнгэр шазганы үрсний судалгааг бол ерөнхийдөө 5 сараас эхлээд 9 сарын 20 хүртэл ерөнхийдөө би нэг 120 тоног гэрлэггүй ганц ч удаа яваагүй нэг судалгааг анх эхлүүлж ирсэн. 120 тоногийн судалгаандаа бол анх бол бүх юм шинэлэг байсан учраас бол бүх зүйлтэй сорилттой бол нэлээд тулгарч ирсэн тий. Тэр чинь нэлээд зэрлэг байгальтай жишээлбэл могоо өдр бол зүгээр л байшин дотор өдр явж явах хөл мөлөө ингээ хажуугаар явж явах. Тэгээ тэр бүх юм их шинэлэг байсан. Тэгэл ширүүн урсгалтай голыг гатлах ч гэдэг юм уу эсвэл ойн төмөр ч гэдэг юм. Маш олон зүйлсүүд бол хаа эдэд миний амьдралд бол нэлийн том тийм сорилт одоо тэгээд айгүй гоё байгальтай тасн цогцох сөрөв авил тийм зүйлсүүдийг надад сурах. Өнөөгөө бол би тэгж л харсан. Тэгээд ерөөсөө тургуу урсгалтай ерөө гол цэнгэг устай шүү дээ. Загасны төрөл зүйлийн хувьд бас их баялаг. Тэгээд тэр судалгааны суурин яг тэр ерөө голын их төр байхаар биологийн төрөл зүйлүүдийн яг төвд нь тэгээд ийш тийшээ судалгаандаа гарах. Маш олон гадны судлаач чинь тэнд одоо дөрөв миний мэдж байгаагаар 5 хүн тийм яг энэ нуудын судалгааны сууринаас докторийн зэрэг хамгаалсан байдаг. Өнөөгөө бол би тэгж л харсан. Тэгээд ерөөсөө тургуу урсгалтай ерөө гол цэнгэг устай шүү дээ. Тэр нүүдийн соёл иргэн шил бас шуу хамгаалалт нөлөөлж байгаа. Шуудад сүүдрэ бити хүрэх гэдэг чинь л тий. Сүүдэр хүрэх зай чинь одоо юу гэдэг юм бэ? За яг нэг 3 м байя л дээ тий. 3 м-ээс дотогшоо бити ойртойроо гэсэн л том юу явж этик явж штэ тий монголчуудын. Тэгэхээр айгүй багал хамгаалалтаа сайн тэр олон зуун жилийн туршид одоо тэр өвлөгтөд үлдсэн ба штэ тий. За тогроонд бити ойртойроо гам дөрөө сэтэртэл хараана тэгэл тий. Хараад юм уу гэдэг. Тэр чинь тэгэл үр хөвгтдээ л энэ байгаль хамгаалал гэдэг чинь хамгийн чухал шүү. Энэ амьтанд бити ягаараа амьтдыг хайрлаарай гэсэн аюу том тийм философи ёс зүй яваад байгаа. За сайн бацхан та бүхэндээ сайхан өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн бидний ярилцах зочин бол одоо энэ байгалийн шинжилгээ ухааны үндэсний их музейний үзүүлэнгийн гэлцийн дарга одоо О Соргонзон болд амтэн судлаач, шоу судлаач юм ихэнтэй бид өнөөдөр ярилцсанаа. Сайн байна уу та? Сайн байна. Баярлалаа. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За тэгэхээр бид хаанти подкастын подкастаар одоо энэ сайхан талхан газар байгаа олон биологийн олон төрөл зүйлийн тухай ярьж байгаа. Өнөөдөр бид нэр шууны тухай ярина. За тэгэхээр би сая танаас сонслоо те та бол ерөөс оюутан ахуй цагаас эхсүүлэл энэ хаантид очиж энэ шууны судалгааны чиглэлээр ажиллаж эхэлсэн юм байна те. Тэгэхээр та үзэгчдэд эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу? За подкастаа урьж оролцуулж байгаад баярлалаа. Тэгээд яалтчгүй хаантын дархан газар бол угаасаа миний энэ биологч болох одоо энэ шинжилгээ ухаанд хөл тавихад хамгийн их одоо
үр нөлөө үзүүлсэн газар. Монгол их сургуульд оюутан байхадаа анх л одоо дөнгөж оюутан болоод орж агаад хээрийн судалгааныхаа ажлын хээрийн дадлагаасаа тараад маргааш нь л хайнтын хонь нугруу томилогдож ийсэн. Тэнд тухайн үед бол одоо их сургуулийн Говбатер гэж багш хонь нуг гэдэг олон улсын судалгааны суурин байгаа. Тэнд бол Германы, Монголын, Монгол Улсын их сургууль хоёрын хоорондын хамтарсан тийм экологийн судалгааны суурин байгаа. Тэн дээр бол одоо цэнхэрс язгааны үржлийн судалгаа хийхэд одоо оюутан, дадлагч оюутнаар явах уу гэд 2009 оны 5 сар, 6 сард ингээд анхудаа хонь нугд очиж судалгааны ажил эхэлж ийсэн. Өнөөдөр бидний ярих чаа сэдв бол Монгол орны шууд. Тэгэхээр энэ хойно бол маш олон төрлийн шуудын одоо үзүүлэн байж байна тий. Тэгэхээр та эхлээд ер нь Монгол орны шуудын тухай үзэгчдэд ингээд товч. Шууд баялагын хувьд бол бусад оронтой бол нэлээд харьцангуй бас төрөл зүйлийн хувьд олон бүрэн Монгол орн чи өөрөө байгалийн олон бүслүүр экосистемийн олон янз байдал тэр болгоно нь шуудын амьдрах орчин таатай амьдраар 521 орчмын зүйл шувуу Монгол оронд бүртгэгдсэн байна. За энийг ингээд томилчлоод эдгээрийн маань 80 орчим хувь нь бол одоо юу гэдгийг суурин шувууд маань ингээд байж идэг байна. Магадгүй одоо ингээд хотод ч гэсэн ингээд шувууд маань байж байгаа нь тэр суурин шувууд чинь Монгол оронд тэмдэглэгдсэн л шувууд гэсэн үг. Зарим мэдээлэл дутмаг ганц удаа тэмдэглэсэн шувууд эдэр байгаа. Энэ өөрөө дэлхийн шувууд тийм тоондоо байгаад одоо Монгол оронд үнэсэндээ 521 зүйлийн цааш нэмэгдэх боломжтой нь одоогоос нэг 10 жилийн өмнө бол 470 орчим байсан. Тэгэд ингээд жил ирэх тусам судалгаас энэ жилгээ сайжрахын ирэхээр за захин хөгжил сайжрах чигээр техник технологи сайжрах ирэхээр энэ шуудын тоо шинээр нэмэгдэх, тэмдэглэх баримтууд ихсэж байгаа. Хайнтын хонь нуг дээр ягаад яг тэр байршил дээр одоо шуу судалгааны станцыг байгуулсан болсон юм болоо та тэрийг юу гэж бодож байна? За миний хувьд бол ингэж харж байгаа юм. Анх бол хонь нуг бол орчны бүс. Одоо бол хамгаалтын бүс. Одоо тэгээд хонь нуг судалгааны суурин татан буугдсан шалтгаан чинь одоо юу гэдэг нь дархан бүстэй байж болохгүй. Одоо судалгааны төв байх боломжгүй гэж байгаа тийм. Хонь нуг өөрөө хүрэхэд их бэрх тийм. Ерөөсөө уул нь ингээд нэг зүүн хараа мандал сумаас нэг 90 км-ийн зайг л үндсэндээ бүтэн хоногийн туршил баг туулдсан шүү дээ. Тэгэхээр тэр хонь нуг гэдэг нэг ерөө гол анх их үсэж байгаа. Одоо хонг шарлангийн хоёр гол нийлээд ерөө голыг үүсгдэг. Тэр яг байршил бол их онцгой тийм нэг хөөрхөн өргөн удам орон зайваад байгаа юм. Ингээд тэ нуг одоо тэнд нэг судалгааны суурин байлцахад за ингээд хонг шарлан голоо түшиглээд судалгаагаа хийх боломжтой. Ер нь судалгааны суурингийн тэнд бас харын өрөөгийн сав газрын судалгааны суурин байдгийг. Тэгэхээр тэр судалгааны суурин бол байршлын хувьд их тохиромжтой. Ийш тийшээгээ явхад тэгээ тэндээ бас ингээд мал хариулаад адгуулад байж ах орон зайны хувьд бол хамгийн боломжтой хэсэг байгаа. Хоньногыг бол би тэгж л харсан. Тэгээд ерөөсөө дургуун урсгалтай ерөө гол цэнгэг устай шүү дээ. Загасны төрөл зүйлийн хувьд бас их баялаг. Тэгээд тэр судалгааны суурин яг тэр ерөө голын ихтер байхаар биологийн төрөл зүйлүүдийн яг энэ төвд нь тэгээд ийш тийшээгээ судалгаандаа гарах. Маш олон гадны судлаач чинь тэнд одоо миний мэдж байгаагаар 5 хүн тийм яг хонь нугдын судалгааны сууринаас докторийн зэрэг хамгаалсан байдаг. Би буруу санаагүй 5 л гэж бодож байна. Магадгүй 6 шиж магадгүй шүү. Гадна дотны гэсэн үг тийм. Тэгэхээр бол биологийн төрөл зүйлийн судалгааны суурин хийх айгүй гоё тийм лаборатори тийм суурин байсан. Ер нь гэхдээ цааштай бол хинч мэдэхгүй шүү дээ. Дахиад байгуулах болно шүү дээ тийм. Тэгээд нөгөө жоохон түүмэрт өртөмт хийж авах хэсэг. Анх бол бас төмөр болж байхад айгүй хэцүү цаг үе байсан шүү бас. Төмөртэй цог байжсэн үү те? Тийм 2009 онд төмөр. Тэгээд ерөнхийдөө ингээд эхэндээ төмөрт чинь ингээд нэг айгүй төмөрийн утаанд хэцүү байжгаад нэг 2-3 хоногоос тасчдсан юм байна. Тэгээд ерөнхийдөө таашраа эхэндээ бол тэгэл юу гэдэг энэ төмөрийн утаанд байж үзэг болохоор ч айгүй хэцүү амьсгалч хэцүү байдаг байсан. Тэгэл ер нь шуу ингээд голын цаанаас шатаж орж ирэл наашаа төмөр тавьчихж байгаа юм чинь. Хамгийн ихний тэгэхээр өөрхий зайлуулаа. Тэд нар ч гэсэн тэгэл амьдрахын тулд нисэж байгаа шүү дээ. Ямар шуу гал төмөр зориуд тавьж байгаа шүү. Тэгэхээр хэрийн төмөр болвол маш тойтойхын төмөр бол маш хүчтэй юм байлээ. Тийм вакуум орчныг л бүрдүүлдэг юм байна. Энэ зам одоо хонь нугд одоо ингээд солонгосын шуу судлаач төрж ажиллаж байгаа бид нар бас уучлаар хийсэн байхгүй. Тэр хүмүүс
ерөнхийдөө бол би ингээд ажиллаж байгааг нь харахад өглөө босно, тор тавина тий. Тэгээд торндоо баригдчихсэн шуунуудаа аваад хэмжилтэй хийн тэгээд ээжүүд аав ч гэх юм нэг процесс бол ажиглагдаж байгаа. Тэгээд Солонгос судлаачдын судалгааны зорилго нь юу байна вэ гэдээ асуусан юм болохоор тэр хүмүүстэй Монгол орноос нүүдлийн ирдэг шуудад тий дамжин ирэх ямар нэгэн хачиг халдвар вирус тий энэ нь эргээгээд Солонгос улсад одоо ямар нэгэн эрсдэл авчрууд бид нар яах вэ ч гэдэг юм уу тэр утга хугацаанд бас харж ах шиг байна тий. Тэгэхээр энэ бол энэ шувуу судлахын ач холбогдлын талаар та хүмүүст ярьж байгаа шүү дээ. Бид нар ингээд өөрсдөө дотоодын шуудыг мэддэг байх нь одоо ямар ач холбогдолтой юм бэ? Та түрүүлсэн шүү дээ тий. Шаазгааг одоо амьдралын А, Б-г мэддэг болохын тулд тэр одоо бүтэн 5 сарын турш маш олон удаагийн ажилтныг хийж ингээд тий. Тэгэхээр энэний чи эцсийн үр дүн нь бол бидэд яг яаж гарч ирдэг юм бэ? Судалгаа болгон үр дүн нь өөр өөр л та тий. Одоо жишээлбэл саяны солонгосчуудын хийдэг судалгаа үр дүн ер нь нүүдлийн шууд нөгөө түрүүний хэлжсэн томоо вирус ч гэдэм үү N1 ч гэдэм үү тий. Тэр нь ихэнхдээ усны шуудаар дамждаг тий. Шууд одоо шууд хүн хоёрын хооронд халдварладаг тийм вирусыг тэр эрсдлээс сэргийлсэн судалгаануудыг бас гадны солонгосчууд лабораторийн түвшин өндөр хөгжсөн байна л да. Тэгээд хамгийн боломжтой манайд ойр хамтрагч талууд одоо хамтран ажилладаг байгууллагуудаа хайн тийм судалгаа хийсэн байсан тий. Ерөнхийдөө судалгааны тэр арга барил нь бол их энгийн торны аргаар барьж штэ тий жижиг шууд ойн жижиг буршууны багийн шуудаас дээж аваад тэнийг ДНХ-ийн генетик мэдээллийн өндөрөөс нь судалгаа хийж байна. Бусад шуудыг сүүлд хийсэн үндэсний хэмжээний судалгаанд би нэг баг харахлаа явсан Монгол орны эдлэг шувууны тооллого. Монгол орнд хэдэн ширхэг эдлэг шонгор шувуу байгаа юм бэ? Тэрийг тоолохын тулд шинжлэх ухааны академи, Монгол Улсын их сургууль, музей гэдэг ч юм талуудыг Монгол Улсын боловсролын их сургуулийг оруулаад ингээд нэг 7 баг гараад Монгол Улсын 21 аймгийг 2-3 аймгийг нэг баг аваад тооллогыг ер нь 14-өөс 21 хоногийн хооронд хээрийн судалгаагаар бас нэг тогтцоо арга зүгээр нэг цаг хугацаанд ерөнхийдөө тоолсон. Үндэсний бахархал шувууны тоог гаргах 10 жилийн давтамжтай байд юм л да. Тэгээд эдлэг шонгорч их асуудалтай шүү дээ. Нийгэм хоригдлогтэй. Нөгөө хууль бус судалгааг айл их яригддаг тий. Тэгээ өндөр хүчлийн шугам. Тий өндөр хүчил. Одоо өндөр хүчлэл харьцангуй аюулгүй болгоод нилийн дуусчих واخ шүү. Ер нь өндөр хүчил бол гайгүй болж эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр бол одоо юу гэдэг хууль бус судалгаач гэдэг хүнийг тиймэрхүү. Тэр бас нөө огтонд хэрэгэлсэн хорноос болж бас эдлэг шонхорд хоригдл байна уу юу? Хөдөө аж ахуйд хэрэглээд байна шүү дээ тий. Бэлчээрийг нэг боримиглон гэдэг тий. Ер нь бол баруун Европод баг хэрэглэхээ болцсон байдсан байхгүй юу? Тэгээ манай тэр аргыг хэрэгэлсэн тохиолдол жишээч байгаад тий сүүлийн жилүүдэд тэр нь өөрөө нөгөө уулын жижиг хөвгтөө амттыг л тариалангийн талбайд л байхгүй одоо юу гэдэг устгах арга байхгүй юу? Тэгээд бид нэр зүгээр ингээд сайхан хээрд очиод тэрийг цацж байгаа нь өөрөө буруу. Одоо юу гэдэг хөдөөж хуяам бол тийм зөвшөөрөл гэх юм уу тэр журам тийм ажил хийж байгаа нь өөрөөсөө буруу асуудал бол тухайн экосистемээр нь баг төрөл зүйлийг ер нь хордуулж ийн гэсэн үг л дээ тий. Судалгаа шинжилгээ сайн хийгээгүйсээ болоод буруу аргыг хэрэглээд байна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энэ судалгаа шинжилгээ гэдэг зүйл чинь өөрөө төр одоо юу гэдэг бэлчээрч байна. Тухайн экосистем, тухайн төрөл зүйлийг хамгаалахад хамгийн зөв гаргалгыг гаргах хэрэгтэй шүү дээ. Бид нэр одоо юу гэдэг өмнө нь бол мазаалын тоо толгойг ярьдгүй л хэлсэн шүү дээ. Тэгээд сүүлийн шилжүүлээ судалгаа шинжилгээ өргөжөө сайжраад тий. Мониторинг судалгааг олон жилийн хугацаанд хийхээрээ тоо толгой гарч ирээд түүнийг хамгааллын арга хэмжээг их тодорхой болгож байна. Тэгэхээр юу гэдэг эдлэг шонхорыгоо бид нэр хамгаалахын тулд зориудаар үндэсний бахархалд болгож штеп нэг арга нь. За үндэсний бахархалд шувуугаа бол одоо юу гэдгийг хамгаалах ёстой. За гадагшаа гарахыг тас хойрох ёстой гэдэг ч юм. Энэ бас л нэг хамгааллын арга хэлбэр. Магадгүй эдлэг шонхор шувууг хамгаалснараа тухайн хэр экосистемийг бас дам аргаараа шууд хамгаалж чана л гэсэн үг. Хээрт одоо эдлэг шонхоргүйгээр хээр гэхэд төсөөлөх яг Монголын юу гэдэг хялган тэрийн ч гэдэг юм Төв Азийн тэгш өндөрлөгийн юг төсөөлөхөд бас хэцүү шүү дээ тий. Цагаан зэр, үлийн цагаан одоо юу гэдэг магчин шууд гүүгээр хэрийн экосистемийг төсөөлөх арга.
За өнөөдөр Хайнти подкаст шуутай холбоотой сэдвээр ярьж байгаа. Тэгээд үзэгчдийн мэдхийг хүсдэг сонирхдаг зүйлсийг би танаас асууж бодлоо л тээ. За шуу ажиглах уу гэж нэг том соёл баг шүү дэлхийн. Хобби тийм ингээл өглөө амралтын өдөр зав гарангууд л үрвчээ бэлдээл камера бэлдээл одоо яадаг нэг байр сонгочжол тэгээд шууг ажигладаг. Тэрнээс их кайф авдаг. Тэгээд фото зургийг авдаг, видеог нь авдаг тийм. Шууны фотографи гэж бас их том соёл байна тий. Тэгээд энэ нь болохоор бас үзэгчдийг их энгийн хүмүүсийг энэ байгальтай танилцах, би ч гэсэн шуунуудыг мэддэг болох юмсан, харах юмсан гэсэн хүслийг өгдөг баг. Тэгээд манай монголчууд бас сүүлийн үед их алхдаг болсон, аялдаг болсон. Тэгээд шуунуудыг бас ингэж таньж ялахыг бас хүсдэг болсон баг. Шуу ажиглах энэ хобби өөрөө их гоё. Ягаад гэх юм бол хүнд маш олон төрлийн хобби байгаагаас энэ биологийн төрөл зүйлийг ажиглаад байгальд өөрөө алхаад шууны араас хөөцөлтөд явна гэдэг бол өөрөө эко хобби л ахгүй тий. Хүн алхна тэр харж байгаа шуудын гоо үзүн зам төрхийг харна гэдэг чинь магадгүй байглаас өгж байгаа л гоё ил бэлгэлтэй тий. Хүнийг өглөө эрт сэрүүл чинь шуу бол өглөөний маш эртэл их гоё хөдөлгөөнтэй идэвхтэй байгаа шүү дээ. Өдрийн тэр одоо юу гэдэг зууны уйлралт халуунд бол нэг үйл хөдлөл хийхгүй шүү дээ. Ажиглагдах нь бага. Тэгэхээр өглөө биднийг эрт босгоод нэг зорилготой болгоод өөрсдөө ажиглуулж ийн гэдэг ч юм бол шуудад одоо маш олон зан төрх байна тий. Өнгө гоо сайхан тэгээд энэ нь өөрөө одоо дэлхийн нийтэд бол их улам их одоо олширч байна. Английн хатаа хаан ч өөрөө дэрэгдээ шуу судлын нийгэмлэгтэй тийм. Тэгээ шуу сургадаг, шуугаа ингээд судлуулдаг хобби. Одоо жишээлбэл миний шууны ажиглах хобби ч уус анх эхэлсэн хоньнугаас эхэлсэн. Тэгээд тэрийг ингээд шууг ажиглаад эхлэнгүүт түүнийгээ бусдад харуулж хийсэн гэхийн тулд нэг баримт хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр зураг авч яалчгүй эхэлнэ. Тухайн үед юу надад камер байхгүй шүү дээ тийм. Нэг багшаасаа ч юм уу нэг ийм жижиг компакт заримдаа одоо үүрлүүч гэдэг юм уу өөр газар бусад амьтдтай одоо юу гэдгийг зодтолтогч гэдэг юм уу тий ангуу чамтантай ангуу чамтны дайралтанд өртөгч юм. Тиймэрхүү зүйлсүүдийг бүртгэхийн тулд яалчгүй гэрэл зургаар орно л доо. Тэгээд төсөөсөө гэрэл зураг чинь бас нэг тодорхой төсөв шаардсан бас тий тоноглол шаардсан тэгээд шууны холбоор үнэтэй. Тий. Тэгэхээр эн чинь нөгөө нэг спортын гэрэл зурагтай ойролцоо тий. Тэгэхээр шууны гэрэл зураг авна гэдэг бол бас камер тоног төхөөрөмжтэйгээ нэлээд ажил сурсан. Тэгээд дээрэс нь байгаль дээр жоохон дэвчээр шаардсан. Магадгүй за нэг хойлогны зураг авъя гэвэл нэг тий шууд очиод авчих боломж байхгүй шүү дээ. Тий. За ямарчээс нэг хамгийн ойрхонд өмнө говь явах юм байна. Говь гурван сайхан. За ёлын ямар дээгүүр аргатаар алхах юм байна. За магадгүй жоохон уртхан дуурай эрэхтэй бол тэр чинь нийлээд нэг юу гэдэг нэг 5 6 орчим хил юм өргөөд явах нэг тий. Тэр өдөртөө харахгүй байж болно дараагийн юм тий. Тэгэхээр бол нэгдүгээр та айгуу гоё тийм хатуужил төвчээр хүнд бас төлөвшүүлж болохоор тийм хобби тий. Тэгээ гэрэл зурагаараа тэрнийг авчхаар ингээд нэг гоё болдог шүү дээ. Гоё экшн ч юм уу, момент ч юм уу, нэг гоё гоо үзэмж. Тэгэхээр бол гэрэл зураг өөрөө айгуу гэрэл шууны гэрэл зураг болоод их цэвэр гоё хобби яваад байгаа. Монгол дотоо бол маш олон тийм шууны гэрэл зурагч юм байна. Туршлагатай. Одоо ингээд монголчууд тэгж яддаг шүү дээ. Нэг их шуудыг өгтөж буцах шуудыг болоод үздэггүй гэж тий. Тэгээд бас нөгөө буцах шуудыг ингээ харах бараг нас зөөлдөг ч гэдэг юм. Тэгж ярьдаг. Энэ нөгөө ёс заншилтай их холбоотой тий. Энэ бас нөгөө Монголын ёс заншилтай чинь энэ шуугаар ангөрөө хийлэгдэг их соёлын бит бус их уламжлагдсан шүү дээ. Одоо бодомжор мохгаас маань тий. Бүр одоо хүн гүрний туган дээр чинь шонхор шувууны дүрслэл байхаас эхлээл. Тэгээ дараа нь одоо юу гэдгийг харцаг шонхор шувуу одоо Рашид Азины судрын чуулганч гэдэг юм. Маш олон түүхэн баримтан дээр шувуу хүнтэй холбоотой. За одоо энэ хамгийн ойрын жишээ хэмээл Казак картун маань тий Цармын бүрэг чувууга соёлын ил жуулчлалын чиглэлээр зүг зүгстэй авч явж байгааг бол байна. За энэ төв халах зүүн халахуд бас шонхор харцаг тижээх зүүн тооны хүмүүс байна. Эдгээрмээр
нэг хэсэг нь бол их зөв зохистой. Хуулийн эрх зүйн хүрээнд бас хангалттай бас зөв шийдэгдээгүй. Тэр чинь нэг биологийн төрөл зүйлийг аваад хүн тижих гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ эрх зүйн үндэс бас хэцүү. Тэр нь зохицуулах нь их төвхтэй. Одоо Монголд бол тэрийг сайжруулах тэргүүр чинь нэг актер хүнс тэжээлээ хангаад байгаа юм бол байхгүй шүү дээ. Яг энэ өв соёл талаас. Тэгвэл амтныг инэрэнгүй байх хэрэгтэй. Аваачаад л нөгөө тэрэлж болон сонжин болдог гэдэг шиг нэг тас аваачаал гавлаалаа илжүүлж тэргэлэл мөнгө олоод байх. Бас болов. Тийм учраас зүү зохистой ашиглахад түүнийг нь одоо байгаль орчны яам байна уу, соёлын яам байна уу, дундын юм журмаараа зохицуулах хэрэгтэй. Тэгэх юм бол одоо юу гэдгийг шуугны өв соёл одоо магчин шуугаар ангөрөө хийлэгдэг энэ соёл маань эргээс сэргээд тийм энэ чинь маш одоо энэ дэлхийн 11 орнд хэрэг өв соёл ихгүй. Эднэр нэг дуу хоолойгоор шуугаар ангөрөө хийлэгдэг өв соёлыг ЮНЕСКО-гоор батлуулж исэн байна. Энэ фолклор гэдэг юм чинь. Тэгэхээр бол энэ булангийн орнуудын ерөнхий үндсэн маш том баримт эрхэмлдэг өв соёлуудын нэг шонгор шууг бол булангийн орнууд их дээдэлтэй шүү дээ. Тэгээд ч биднээс зэрлэг байгаль дээр байгаа шонгор шууг авах сонирхол их өндөр байдаг байна. Их шуудыг одоо өгтөж явах шуудыг үддэггүй гэдэг тийм. Энэ ганган ууран дээр ингээд ажиллаж явах үед тэр үед маш олон хүн чулцсан байж байгаа. Юусе нуур нэг 5 минутын дотор за 10 минутын дотор хоосорж исэн байхгүй. Тэр бас миний амьдралдаа үзчихсэн амар сонин өнгөчөөс тэгээд сэтгэл ингээ өмрөөд бүр хов басан оргиод аягүй сонин болт юм байлээ. Тэгээд тэр үед мост ажилтан манай биологч найз хэлэхдээ бол энэ жил ганган ууран дээр 3000 хүн шоу байсан гэж надад хэлэхгүй. Тэгэхээр ингээ хахад гүчи ажины тоог мэдчихэж байгаа гэсэн чинь тоолж байгаа шүү дээ. Тоолтгоо ингээд одоо мастай бар ингэж тоолтгоо ч гэдэг юм уу хэлжсэн. Ер нь яаж одоо ингээд шууны толгойг ингэж гаргадаг юм бэ? Жишээлбэл одоо ганган ууран дээр цугларч байгаа шүү дээ. Тухайн одоо юу гэдгийг нэлийн том орон зайгаас маш олон тооны ганган нуур цуглаж байна. Тэрийг бол одоо юу гэдгийг нэлийн хэд хоногийн тоолгоор л баталж байгаа л да. Тэгэхээр нөгөө пэр хийж чинь гэдэг чинь нүүдэл ерөнхийдөө эхлээл гэсэн үг шүү дээ. Тэ хангалттай заргадаг. Цаагаар одоо ч ерөнхийдөө сэрүүс чиглэж чинь одоо тэр шууд өөрсдийнхөө яг хангалттай гэж үзсэн үедэл явчихна. Тэнгүүд яг хад нутгийн иргэд тийм өмөрөх сэтгэл гарна шүү дээ, тий. Ингээл сайхан биологийн одоо юу гэдэг шууд ингээд амьтад өөрийнх нь иргэд байхаар ингээд үеиг шүү дээ. Ер нь л ингээд амьтад ингээд байгаад байхад тэнд амьтай зүйл гэдэг чинь цаана өөр болохоор айгу. Тэгээд дээрэс нь тэр монголчуудын тэрнүүдийн соёл иргэн шиг бас шуу хамгаалалт нөлөөлж байгаа. Шуудад сүүдрэ бити хүрэх гэдэг чинь л тий. Сүүдэр хүрэх зай чинь одоо юу гэдэг юм бэ? За яг нэг 3 м байя л дээ тий. 3 м-ээс дотогшоо бити ойртойроо гэсэн л том юу явж этик явж штэ тий монголчуудын. Тэгэхээр айгүй багаал хамгаалалтаа сайн тэр олон зуун жилийн туршид одоо тэр өвлөгтөд үлдсэн ба штэ тий. За товрон бити ойртойроо гандөрөө сэтэртэл хараана тэргээл тий. Хараад юм өгöd байхгүй. Тэр чинь тэгэл үр хөвгттэй л энэ байгаль хамгаалал гэдэг чинь хамгийн чухал шүү. Энэ амьтанд бити ягаараа амьтдыг хайрлаарай гэсэн аюу том тийм философи ёс зүй яваад байгаа. Овс нарын иргэдэл би нэг ажиллаж байсан ингээл дээр нэг хилээ хідэн цахлаатай ингээл нэг хилийн байлдаа хийж байгаа юм шиг аюу их ингээл тэмцэлдэлсэн байхгүй. Нэг хэсэг цахлаа ингээл нэг хэсэг хилээг хөөгөл. Тэгээ яг сүлд ажилласан чинь миний байснаас юусоо хитгэн метрийн цаана ингээд дөрвөн шиг гүндэг байж байгаа. Тэгээ тэр гүндгийг харахлаа тэр нуурын ирэг дээр байгаа хайрганаас юусоо ялгагдахгүй. Тэгэхээр бас энэ монголчуудаас аялж зугаалж байгаа нуурын ирэг дээр бас ингэж шуу бас тэнцээ оршиж байгаа гэдэг ялангуяа үндг нь хаан ч хамаагүй тэр хайрган дээр зүгээр илээл үйж идэм билээ шүү дээ тэр чинь. Тэрийг бас аюу мэдмээр юм шиг надад бол санагдчихсан. Цахлаа өөр аюу хулгайчлаа. Магадгүй илээнийхээ өндгийг ч юм хулгайсан байх тохиолдол байж магадгүй. Тэгээд монголчууд ингэ нуурын дээр ингээл устай газар л очиж юм амарч зугаалж майхнаа яг чааш та тэгэл энд ч гоё газар өнөг бол машинтай нааш тааш айгүйх ингээл явдаг. Тэр үед бол тэр шууны өндөг эндэх бол амар өндөр магадлалтай юм шиг санагдчихсэн. Ер нь бол энэ устай газруудад очихдоо та сая хэлж штэ тэр шууны одоо өндгөнд сүүдрээ тусахгүй зайд байхын тулд хүн ер нь юу мэддэг байх хэрэгтэй. Ер нь нуурлах бол ер нь бол нэг машинтайгаа нэг ойртой хэрэггүй л гэж би яг нь тэр чинь аюулгүй байдал талаас ажигсан. Нуур бол за ямар нуураасаа болоод австай, нуу хужиртай нугаас бол ер нь бол ойртолтгүй нуурууд Монгол орнд зөндөө шүү дээ. За 7 хоног ухаач гарахгүй юм бэ. Тэгээд ер нь
аялал жуулчлал Монголд их сонин штэ зүү зөксгөө те. Зүү зөкстэй хэрэгжилж байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгээд тэр байгалийн сайхныг харах нь бол зүүсний хэрэг гэдгийг ч гэсэн биологийн төрөл зүйл хажууд нь оршин тогтнож амьдарч байгаа гэдэг те. Тэгэл нэг сайхан үгүй нурдар очил хадан дээр орилохоос эхлүүлээд л тэнд байгаа амьтдад нөлөөлнө л гэсэн үг. Ер нь богдууланд очиж гэсэн орилго ер нь хэрэг байхгүй шүү дээ. Яг гэж орилдیں۔ Тэр хавьд байгаа амьтад байна уу, шууд байна уу, дагаал стрессж байгаа шүү. Стресстэй юм гэхэд нэг богино зайны шилжилт хийгээд энерги зарцуулж байгаа л гэсэн үг. Тэр үнэн байгальд бол хувь хүний ер нь жоохон тийм юу л ах хэрэгтэй. Ганцаараа биш шүү те. Биологийн байгалийн тийм амьтдыг хайрл. Ер нь замаас гарахгүй байхад бас одоо боршууны өндгүүд бол хэрээр бол үстэй хаасайг бол байгаа шүү дээ. Тэгэхээр бол ер нь аялал жуулч хийж байгаа. Ядахнаа л замаас гарахгүй байх. Тэгэл хог хаягдл хаяхгүй байх тий. Бох мөх хаялаа гэхэд л тэр чинь магадгүй шууд чинь эд хиймтэй андуураад идээд энэ тех одоо тэр хотоод гэцийг нь түлхэж тийм тий. Тиймэрхүү янз бүрийн одоо ундаа усны бөглөө таглаа хаях тэгээд жижиг шуунууд чинь дэрэн дор хоцолдох хэрэгэл самны хаалч тийм янз бүрийн. Тэгэхээр энэ зөв байгаль дээр зүү зөкстэй аялна гэдэг бол ерөөсөө л хувь хүн өөрөө л тий их анхааралтай болгоомжтой сэргэмжтэй адаглал замаас гарахгүй байхад ер нь бас зүү зөкстэй гэж би лав харна тий. Харин зүйлсүүдийг бол холоос дурандаа ч юм уу гоё харж хад бол сайхан байгальд гоё аялах байхаа.